Ухаалаг үтс болон дижитал хэрэгслүүд бидний амьдралд насны ангиллал харуулдахгүйгээр шууд нөлөөлж байна. Үүнтэй холбоотой эцэг эхчүүдийн дунд хүүхдийн ерөнхий мэдлэг, оюуны хөгжилд дижитал соёл сөрөг нөлөө үзүүлэх болов уу гэсэн асуулт эргэлзээ дагуулж байна. Ой 6 сартай хүүхэд iPad дээр бичлэг тоглуулах, аль аппликейшн руу ороход юу гарч ирэх гихчлэн тодорхой мэдээлэлтэй байгаа зогсохгүй, хэрэглэж буй iPad-ыг авах үед уйлж, эсэргүүцэх гэх мэтээр дижитал хэрэгслээс хараат болж буйна ихэнх эцэг эхчүүдийн өмнө тулгарч буй асуудал юм. Зарим олон улсын экспертүүдийн үзэж буйгаар дэлгэцнээс хэд хамааралтай болж, үүнийг байнга ашиглах нь хүүхдийн анхаарлаа төвлөрүүлэх чадвар, хэл ярианы хөгжил, нүдний хараа зэрэгт ихээхэн сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хэмээн үзэж байна. Эдгээрээс гадна тархины хөгжлийн идэвхтэй үе явагдаж байдаг нас буюу 5-аас доош насны хүүхдүүдийн тархины үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй аж. Технологийн компаниуд болон аппликейшн хөгжүүлэгчид нийтэд e-learning буюу дижитал хэрэгслээр дамжуулан хүүхдэд боловсрол олгох гэх мэтээр ихэвчлэн шинжлэх ухааны үндэслэлгүй маркетинг хийж буй хэмээн шүүмжлэгчид олон бий. Ухаалаг утас, таблет зэрэг нь хүүхдийн гар тохирсон жижиг дэлгэцтэй учраас бага насны хүүхэд ашиглах тохиолдол өргөн байдаг. Франц улсад 2015 онд хийгдсэн судалгаагаар 2-оос доош насны нийт хүүхдүүдийн 58% нь ухаалаг утас, таблет хэрэглэж үзсэн байжээ. Хүүхдийн хэл ярианы хөгжил голлох нөлөө үзүүлэгч хүүхэд болон эцэг эхчүүдийн хоорондын харилцааг олон цагаар телевиз үзэх явдал багасгадаг байна. 3-аас доош насны хүүхдийг зааварчлан чиглүүлж тоглуулах, байгальтай аль болохоор ойр байлгах, бит тоглоом болон бусадтай хамт тоглуулах зэрэг нь хүүхдийн хөгжилд чухал нөлөөтэй. Харин таблет ухаалаг утсан дээр хэвлүүлдэг тоглоом зэргийг тоглох, entertainment бичлэг үзэхэд хялбар бөгөөд эцэг эхээс цаг зав бага шаарддаг, мөн дижитал медиа компаниудын хийж буй сурталчилгаа, хуулах зэргээс үүдэн эцэг эхчүүд энэхүү хялбар сонголтыг хийсээр байна. Ихэнх аппликейшн тоглоомууд үе давах, шат ахих бүр шагнал авах зэргээр хэрэглэгчийг урамшуулах системтэй байдаг. Мэргэжилтнүүд үүнийг бие чадчихлаа хариу үйлдэл хэмээн нэрлэдэг бөгөөд уг систем нь ямар нэг үйлдэлийг амжилттай гүйцэтгэх үед тархинд явагддаг сэдэлт тулгуурладаг байна. Хэдийгээр насанд хүрэгчдийн хувьд уг аппликейшнууд зугаатай боловч бага насны хүүхдэд өөрийгөө хянах, ямар нэг дижитал хэрэгсэлгүйгээр төвчээртэй суух зэрэг чадварыг хөгжүүлэхэд тийм ч тустай биш ажээ.